Нам өндөр эдийн засаг гэж яригдж байгаа. Иргэд бол дрон гэж ерөнхийдөө ард иргэд бол ойлгодог. Дэлхийн нийтээр ер нь бол хөгжил бол нисчгүй нисдэг төхөөрөмж, дрон, нам өндрийн эдийн засаг руу бол 100% анхаарлаа хандуулчихад байна. За улс их орнууд бол одоо дотроо янз бүрийн зохицуулалтаар энэ одоо дроныг бол улсдаа бол хөгжүүлдэг. Япон гэхэд бол бага газар нутагтай учраас дроныг турших, дроныг баталгаажуулах энэ хууль эрх зүйн талтаа бол их одоо нэлээд хатуу. За хятад мөн энэ бүх одоо улс дээр нисэж байгаа дронуудыг 100% одоо контролдож байна. 100% бүх дронууд хятадын засгийн газраас зөвшөөрөл авч хөрж байна тийм. Ингээд дроны нисгчийг бэлтгэх сургалт, дроныг одоо хөгжүүлдэг төв, туршилтын төвгүүд ингээд бүх улсууд одоо энэ нэг гараанаас энэ технологи руу орж байгаа. Мэдээж яг одоо хөгжилтэй улсууд бол урд гарцсан явж байна. Тэгтэл дөнгөж хятад улс өнгөрсөн жил ихэд дроны тухай хуулиа баталгаажуулаад 19 стандарттайгаар ингээд үйл ажиллагаанд оруулаад явж байна. За тэгэхээр Монгол улсын хувьд яаж харж байна гэхээр энэ нам өндрийн эдийн засгийн хувьд бол ирээдүйд бол Монгол улс маш их ач холбогдолтой ийм одоо салбар юм байна. Маш энгийнээр би ингэж ойлгоод байгаа шүү дээ. Одоо ч бид нэг Улаанбаатарын төвөөс шинэ нисэх рүү төвжирэлтэй үед 4-5 цаг. Төвжирлгүй багаж шууд авахд нэг цаг 20 минут тий. Цаг 20. Тэгвэл нам өндрийн эдийн засгийн орсноос Улаанбаатарын төвөөс миний бодлоор жижиг онгоцон мөн жижиг нисдэг тэрэнд суугаад нэг 10-15 минутанд очих 20 минутанд илүү очих боломжтой. Дээрээс нь бол хот дотор өвчтөн зөөх, гэмтлийн яаралтай цус зөөх, яаралтай төрийн өндөр дээд альчлал, онцгой байдлын шаардлагаар одоо яаралтай юм хүргэх. Эсвэл одоо нэг юм 600 км-ийн радиус ч юм уу эндээс дархан хинтээ рүү аюулгүй байдлаа хангаад энгийн зохицуулттай ингээ явцдаг гэж ойлгоод байгаа. Та энийг бас энгийнээр ач холбогдлын тайлбар. Тэр эрх зүйн хувьд бол энэ жил хуулиа өргөн барих юм. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь нийслэлтэйгээ одоо санамж чигээ зураад энэ нийслэл дотор яг ямар замаар хүн тээвэр зөөх юм, ямар замаар ачаа тээвэр зөөх юм, ямар замаар нь одоо гэдэг энэ тий хуваарлт замуудыг иргэний засгийн ерхий газартаа нийслэл хот маань хамтарч жаад энэ замыг гарах. Яг л авт замтай адилхан шүү дээ. Агаарын зам, агаарын зам. Тэгэхээр энийг бид нар батлах хэрэгтэй, дүрмөндөө оруулах хэрэгтэй. Ингээд ирэх юм бол иргэд маань үйлчлэгээ, хүргэлт, за мөн одоо эмнэлгийн үйлчлэгээ, за мөн ирээдүйд дахиад мөн хүн тээврүүд маань бол хөгжөөд ирэх. Тэгэхээр яалтчгүй иргэний нисэх нийслэл хот хоёр маань энэ дээр одоо яаралтай ажлын хэсгээ гаргаад хамтдаа одоо энэ ажлуудыг төлөвлөлтүүдийг хийх хэрэгтэй.